Альмас Movie Guide. За яцхан манайхан цаан чин өвөл айс. Энэ удаа та нартай Eat Pray Love хэмээх бестселлер номноос илэвлэн бүтээсэн Эд залбир хайрл киног ярьж өгөр бэлтлээ. Энэ бол Лизийн амьдралаас өөрийгөө олсон төв. Энэ бүхэн 6 сарын өмнө Балид байхдаа 9 үеэрээ үздэг хардаг юр буусын шүдгүй ир дээр очиж хувь тавилангаа үзүүлтэл хоёр нь тоо гэрэлн, аялна, хамаг мөнгө алдна. А гэхдээ гайгүй хугацаагаа долно. Над дээр ахи ирж англи хэл заана гэсэн зөнгөөс эхэлт. Эмэгтэй хүний хүсч болох бүхий л зүйл лийдэд байлаа л. Царайлаг нөхөр, цалин сайтай ажил, томоо гих чин тогтохтойгэр. Гэхдээ л түүний амьдрал нэг л аз жаргалгүй. Нэг л зүйл дутуу байгаад болдгүй. Яахаа мэдэхгүй ямар сайндал алга хавсран бурхан залбирч амьдралаа яах вэ гэж асуув. Тэгсэн бурхан юу гэсэн гэж? Орондоо ороо, дураака орой болчих гэдгийг. За манайхан өөрөө ч тэгж бодсон байж магадгүй. Ямар ч байсан буцаад хэвтгэхдээ эр нөхөртөө салмаар байгаагаа сайтар ойлгуулад ингэж амьдрч чадахгүй нэ гэдгийг. Бусдын өдөр бол буян жаргалтай ташуурсан баян авгаас салахын тулд хамаг гид хөрөнгө нөхөртөө үе гэсэн чинь нөхөр нь түүнээс салахыг хүссэнгүй. Энэ хооронд манайхан өөрийнхөө бичсэн жүжигийн гол дүрийн залуутай Янаг амаргийн холбоо тогтож нялх ногоо зулгааж нөгөөтгтөөгөө нэг герт нүгэд орчиндоо танихгүй дайжгүй залуу танихгүй байхдаа дайжгүй гихчир эхэндээ шатаж байсан дурлал нь мэ тавьж унтраад манай Лиз жинкнээсээ тэлтрээд бандсан баян хүүхэн маань баглсан цүнхтэйгээ Итали нисч. Хэл мэдэхгүй Лиз маань хэрэг зориг гаргаж Итали хэл сурч игэл хідэн найзуудаараа эндхийн соёлыг заалгаж энэ мөчтэй санаа зовлгүй энгийн амьдрах ухааныг суралцсан. Ирсэн зорилго л идэх байсан болохоор жи нэмэхүй гэсэн айцаа жийж хаяа. Жинсэндээ багтахгүй болтлоо пицца пастагаар дагнаа. Йоо залгич ямар гоё юм бэ. Хамаг автыг хөдөлчлөө. Пицца захиалах уу? Зайцсан дэлбэд. Чи захиалж. Зайлаад байна шүү дээ. Өө, кино ярьж байгаагаа мартаад байгаа. За тэгээд сурах ёстойгоо сурцсан болохоор дараагийн зогсоол энтхэг. Бурхны шашинг ойлгож бясалгаж залбирч сурахаар дуу шууган тоос шороо ялаа шумул дунд ядруухан эхлэндээ л ийзмэн. Өөрийн дөрөвт босч залбирах нэрийдлэр унтаад бясалгах гэхээр тогтод сууж чаддгүй хүн чинь толгой дээр нь түмэн бодол эргэлдээд их эдгийг нь гайхдаг элдвтэй өвгөнтэй танилцаад сүмийн шалыг хүртэл сойдсдаж мүлхэж угааж үзээд амар 50 голохоор ирсэн Америк бүсгүйд хүний нутгийн хөрс хатуу санагдаж ядж итл хайртай байсан жүжигчин залуу нь хаа холоос залгаад нурсан балгас шиг сэтгэлийнхэн шарахыг хөндөж ингээд үзэж чаддгүй өглөө өвгөнтэйгээ үерхэж нөхөрлөө шал угааж танилцсан шашинлаг энтхэг найзынхаа шахаасны гэрэлтэнд очихдоо анхны нөхөртөө гэрлэж байсан арманчиг үеэ дуурсан саннаа. Америк өвгөн түүнд амьдралаа ярьж уйлаад амьдралдаа гаргасан алдаа бүртээ өөрийгөө буруутгахаа билж өршөөж уучлалт сурвал амар амгалан өөрөө ирдэг гэсэн үнтэй хичээл заагаар үдэж гаргаж өгдөг юм да. Одоогоороо амьдарч өөрийгөө уучлалт сурсан Лиз маань балероо буцаж үздэг хардаг өвгөн дээр очтол нөгөө өвгөн чинь чи надад туслаад энэ эртний бичвэрүүдийг хуулж бичээд өгөөч гэд Лиз маань амьд каноны өргөл байх зураа байшин түрээсэлж байгальтайгаа ойрхон баялаг сайхан амьдарч байдал нэг балай харын машинаараа дайрч алгах шахаад замаа араач даан гэл уурлал нутгийн эмчтэр очтол хөлийг нэмжлэнгээ үдшилтэд ураад манай хүн чи яаж үгүй гэх юу хөлмөл ногоон торгон даашин зовсол нөгөө үдшилтэд ноцсон чинь дайрч алгах шахсан давгүй залуу дэрэгдэн ирэл яриа өдөө сүрхий тэр давгүй залууг Максар гэж манай Максар гэд найзтай амар адилхан байгаа л. За тэр яах вэ? Максар бол 2 хүүхэдтэй эхнэрээсээ салсан жидүүч. Лизтэй адил аялах дуртай, амьдралд хайртай. Тэр хоёр жан болол амар хөөрхөн байжсэн. Тэгтэл Лизийн төрсөн өдөр төгөхөд манай хүн найз нөхөд танилуд руугаа энэ жил би birthday party хийхгүй. Оронд нь энд нэг хөөрхөн охинтой уламжлалтын эмч хүүхэн байна. Нөхрөөсөө салах гээд байдгаа барцсан. Тэгэхээр надад бэлэг өгөхийн оронд энэ бүсгүйг байшинтай болгоё гэд мөнгө цуглуулж өгдөг. Хөөрхөн багаз амар хөөрхөн бүх зүйл байрандаа амьдрал үнэхээр сайхан кино ингээд дуусхан дээ гэж бодтол Максар Лизэд сэтгэлээ илчилдэг юм бэ. Тэгсэн чинь л манай Лиз гинт сонирн болчтой. Зээ хөөрхий эмэгтэй хүний зан юм да чаавас. Тэгээд шүдгүү багш тэр очтол чи цаатхандаа хайртай байгаа дээ дэнэг мүү гэлтгсэн чинь тархинд нь би хайртай байна гэл юу гэл очарвал манай хүн хар хурдаараа Максар дээр очил маар арманчиг хайраа илчлээл кино дуусдаг юм да. Пиццад ирчлээ. За бай. Зайцсан дэлбэт пицца хаанаас нь ч хатсан хамгаа самттай. Пицца Хат.